Сайн байцгаана уу? Намайг Ганч юм гэдэг би цэргийн эмч бэлтгэл хурандаа. За англи хэлийг бол би бүр хамгийн анх бол мэдээж андгаахын их сургуульд байж байхдаа суурин тавигдчихсан. Дараа нь тэг ажиллаа хийж байхдаа эмч байхдаа англи хэл сураад тэг англи хэлийг бол дахиж одоо хэрэглээг уучраас ингээд орхигдсон байсан. Ер нь одоо бас нэг 50 хүрээд ирэхээр шинэ хэл үзэх хэвээр, сугаа салах хэвээр гэж ярьдаг. Тэгээд хоёр дахь шинэ хэл үзье гэж бодоод уул нь солонгос хэл үзье гэж бодож исэн. Ингээд яг ингээд шийдвэр гаргаад ингээд сонирхоод үзсэн чинь бас надад бол их стресстэй юм шиг санагдсан учраас ер нь өмнө мэддэг хэлээ дахиж одоо сайжраж баттгая. Тэгээд энэ хэл дээрээ бас одоо олон мэдээлэл, шинэ мэдээллүүдийг одоо олж авъя гэсэн бодол төрсөн. Тэгээд ер нь англи хэлээ давтан одоо сайжруулъя гэж бодсон юм аа. Би ер нь танхимаар за суръя да одоо бас зав заа ихтэй байгаад байгаа. Тэгээд ер нь танхимаар өөрөө ер нь л анханасаа л одоо танхимаар л сурал гэж бодож ирсэн. Тэгээд онлайн сургалт гэдэг бол яг нэгтэй сайн ойлголт байхгүй. Тэгээд ер нь яг нөгөө Facebook үзэл ингээ явж байгаа хэвцтэй бол энэ Wall Street English гэдэг одоо нөгөө юмуд рекламууд нэг гарч ирсэн. Тэг ингээ сонирхоод үзсэн чинь танхимын болон онлайн сургалтууд юм хавсарсан юм сургалт байсан. Тэгээд мөн бас яг ингээ сурч явах явцад бол нэг таалагдсан юм шалгалтуудаа танхимаараа өгч болно. Мөн одоо ажлын төрлийн шаардлагатай одоо зав байхгүй байх юм бол онлайнаар өгчих болно. Тэгээ онлайнаар өгөх нэг давуу тал нь гэх юм бол нэг олон орны одоо цагаас шалтгаалаад багш нар ингээд өөрчлөгдөд байдаг юм билээ. Одоо шилбэл төрөл бүрийн л одоо янз бүрийн аялахтай багш нар орж ирнэ. Тэгээд энэ шалгалт өгч байгаа хүүхдүүд нь бас одоо хүмүүс нь бас их одоо олон орны хүмүүстэй ингээд зэрэгцэж яриад өөрийгөө ямар төвшөнд явж чинь яаж юм босод одоо хүмүүсийг яаж одоо алдаа гаргах чинь би яг яах ёстой вэ гэдэг юм бас тэр нөгөө шалгалтын дараа бас юм өөртөө юм дүгнэлт хийх тэгээд бас олон хүний юм яриаг ингээд одоо сонсож ойлгох тэг эргээд одоо тэрэн дээр нөгөө шалгалтанд ингээ хариу өгөх гэд эхний нэг хоёр шалгалтын дээр бол нэлээх сандарч ирсэн шууд ингээл одоо үүдээс англиар хүн асуулт асуугаал би одоо шууд ингээд ярина гэд явцын дундаа бол надад бол тэр нэг сайтайхан санагдсан. Тэгээ манай энэ Wall Street English-ийн нэг онцлог нь бол ер нь 7 хоногт 2-3 удаа тэгээд мөн бас одоо баяр үйл явдлуудад гэдэг юм одоо Halloween ч гэдэг юм уу энэ баяруудаар бас юм ивент зохион байгуулад энэ олонний хамарсан одоо сурагч нартаа хамруулсан юм одоо үйл ажиллагаанууд бол тийм ээ. Энэ дээрээ бас ирээд одоо хоорондоо өөрсдийнхээ мэдлэгийнхаа түвшинд одоо чөлөөтэй ярилцах, санал сэтгэлээ солилцох одоо бас юм боломжтой байна гэж харсан.